Говийн гайхамшиг зураг уран бүтээлчдийн аялал эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн аялалд одоо Баян-Хонгор аймгийн уран бүтээлчид одоо ингээд аялалдаа гарахад бэлэн болсон байна. Ингээд манай аяллаа бүрэлдэхүүнд бол яруу найрагч, за гэрэл зурагчин, сэтгүүлч, манай уран бүтээлчид Баян-Хонгор аймгийнхаа одоо энэ баруун самбартай одоо хажуудалд ингээд ирсэн байна. Ингээд аялал эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд үнэхээр аялал маань их сонирхолтой, үнэхээр бас адал явдалтай сайхан болно. Ингээд та бүхэн маань энэ аяллийн туршид бидэнтэй хамт байгаарай. Уран бүтээлчд Баян-Хонгор аймгаас 150 км-д оршдог. За Баацагаан сумд бол хүрэлцэн ирсэн байгаа. Эхний өдөр. За Баацагаан сумд яагаад очдгийг учир гэх юм бол Баацагаан сум бол нэгт одоо говийн бүс нутагт оршдог. За хоёр дахь юм бол говийн бүсэд байгаа томоохон нуурын нэг бөөн цагаан нуур улс энд байдаг. За нөгөөтэйгөр уран зохиол яруу найргийн томоохон төлөөлөл жишээ лам сүрэн бол энэ сумын хүн. Энэ утгаараа ч гэсэн одоо лам сүрэнгийн музей одоо энэ Баацагаан сумд байдаг. Баацагааны соёлын төвийн одоо хамт олон бол энэ лам сүрэнгийн одоо музейтэй үзэх боломжийг бол одоо манай уран бүтээлчд олгосон. Лам сүрэнгаан өөрийнх нь тэр амьдрал ахуйтай холбоотой тэр сайхан гэрэл зураг. За өөрийнх нь эдэлж хэрглэж байсан тэр эдлэлүүд, одоо өөрийнх нь гавьяа шагнал гэх зэрэг музейн үзмрүүдийг одоо бид хүнд бас ингэж сонирхолтойгоор хүргэсэн. За говийн гайхамшигт 6 уран бүтээлчдийн нэгдсэн аялал маань маш сайхан амжилттай үргэлжилж байна. За өчигдөр Баян-Хонгор аймагаас гараад за өнөөдөр ингээд Баацагаан суман дээр ирсэн байна. Баацагаан сум дээр өчигдөр бид нэр ирээд за одоо ингээд яг бид нэр энэ Монгол бүхий аван дээр ирсэн байна. Яг миний хатлаа одоо ингээд Монгол бүхий аваа харагдаж байна. Тэгэхээр зэрэг манай уран бүтээлчд бас энэ Монгол бүхий аваатай бас танилцлаа. Та бүхэнтэй одоо аялагчдын бас сэтгэлийг хэдхэн мөчийн дараа хүргэнэ. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Тэгээд сэтгэл маш гоё байна. Аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар бас дархан цаацтай газруудаар ингэж явж аялна гэж ингэж надад л бас олон дохоохгүй юм сайхан баярт мөч олж ийн гэж бодож байна. Тэгээд дөнгөж сая бид нэр төрийн шагналт яруу найрагч Чойлжил хамсрангийн нэрмж одоо тийм гэр музейгээр аялаад ирсэн бол одоо Монголын алдар цуц бөхчүүдийн одоо аж савдаг Монгол өхөө аван дээр ирээд хиймээрээ сэргээлээ. Сая гайхтаа би өөрөө хүмүүсийн цол хүртэл бодож үзлээ шүү дээ. Зарим жоохон шоолоод байлээ. Гэхдээ бод их тэжгүй гоёлсон гэж бодож байна. Тэгээ өнөхөр хиймэр сэргэлээ. Маш одоо тийм гоё олон чанартай сайхан уран бүтээл төрөх тийм Монгол явс болоод ивэлээ гэж бодож байна. Дотор ингээл зөөдөд бодогдоод эхнээсээ буулгаад хичээлээ батгах тий. За баярлалаа. Ингээ таны аялалд бас амжилт хүсье. За баярлалаа. За энэ аваатай танилцаа манай аяллаа бүрэлдэхүүн бол бөөн цагаан нууран дээр хүрэлцэн ирсэн байгаа. Хангаан нуурнаас их авсан олон жижиг гол горих бол энэ байдргийн голыг үүсгэж энэ бөөн цагаан нуурн цутгадаг. За бөөн цагаан нуур бол одоо ингээд усны шуудын болоод энэ үнэхээр амьдрах таатай орчин бүрдсэн газар. За дэлхийн одоо шим мандлын одоо арамсам юм бүртгэгдсэн ийм давстай ийм нуур юм. За тэгэхээр зэрэг энэ нуур бол одоо Баацагаан сумаас нэг 18 км-д оршдог. За энд бол одоо манай аяллийн багийнхан одоо хүрэлцэн ирж өдийнхаа хүнтэйг энд ууж сайхан хөдлөж амраад за мөн одоо манай гэрэл зурагчид, яруу найрагч, тиймээс сэтгүүлчд бол одоо энэ нуурын эргэн тойронтой бас сайхан танилцсан байгаа. Аяллийн бас хээрийн хоол бол мэдээж амттай байдаг. Ингээд бид нар бол одоо бас энд анхныхаа хоолыг бол одоо бөөн цагаан нуурынхаа сайхан эрэг дээр зоогулсан байгаа. За ил үргэлжилсээр Баян-Хонгор аймгийн Баацагаан сумын бөөн цагаан нуур дээр ирсэн байна. За манай аяллийн багийнхан бол сая энэ сайхан үдлээд бөөн цагаан нуурынхаа эргэн тойрон сайхан орчинтой сайхан танилцаад одоо хөдлөхөд бэлэн болсон байна. За сайхан аялж байна уу? Сайхан аялал. За өөрийгөө танилцуулахгүй юу? За би намайг мөхт хотгодог Баян-Хонгор аймгийн Согосөкө сургуулийн Монгол уран зохиолын багш ажилтай. За урд нь бөөн цагаан нууран дээр ирж ирсэн үү? Ер нь говьроо ингэж аялж байсан уу? За урд нь энэ бөөн цагаан нууран дээр ирж байгаагүй байна. Тэгээд говь нутгаар бас аялж байгаагүй. Тэгээд энэ аяллийн багийнхантай бас багтаад бас аялж байгаадаа бас баяртай байна. За үнэхээр бас уран бүтээлчд явж байгаа гэдэг утгаараа бол бас үнэхээр их хөгжилтэй, адал явдалтай. Тэгээд нэг тийм хоорондоо ярьсан ч гэсэн тийм нэг сайхан гоё илэн далангуу ийм сайхан уур амьсгалтай аялал маань эхэлсэн. Баян-Хонгор аймаг нь бол бас аялал жуулчлалын он сонирхолтой бүс нутаг гэдэг утгаараа бол олон нуур, олгой нуур, бөөн цагаан нуур, Биндрия хөх нуур, Гурбан булгийн хөх нуур гэх зэрэг маш олон жижиг том нууруудтай. За энэ нууруудын бол одоо хамгийн том нуур нь бол бөөн цагаан нуур гэж хэлж ойлгож болно. За гадаадын одоо тэр шувуу сонирхогч жуулчд бол одоо яг энэ бөөн цагаан, орог нуур,
олон нуур гэх зэрэг одоо энэ нууруудаар явж хувар шуудтай танилцаж нэг гэрэл зургийг бас өөрснийхөө урын сан болоод энэ мэдээллийн хансанд бас авдаг байгаа. За тэгээ бүгэн цагаан нууртай манай аялын бүрэлдэхүүн бас сайхан танилцаа тэр чанаа сайхан амраад тэгээ цаашаагаан бол одоо бүгэн цагаан нуураас энэ баян тоороо бол нэг 270-80 км-д оршиждаг. За тэгээд цаашаагаан бол одоо аялал үргэлжилсээр баян тоороо дээр манай аялын багийнхан ирж хонголсон. За өглөө нь бол манай аялын бүрэлдэхүүн бол энэ говийн их тархан цааст газрын одоо Агсын хамгаалтын захиргааны үйл ажиллагаатай бас сайхан танилцаж хамгаалтын захиргааны одоо хэвлэл мэдээлэл сургууль сурталчилгаа за аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн цэцэгмар манай аялагч болоо уран бүтээлчд өөрснийхөө байгууллагын үйл ажиллагаа за цаашдын одоо зорилтын талаар бас одоо манай баг бүрэлдэхүүнд бол мэдээлэл өгсөн. За тэгээд одоо энэ баян тоорон хамгаалтын захиргаанаас бид бүхэн Цахуу Зарамангийн говийн одоо энэ мод үржүүлгийн талбайтай очиж танилцсан. За энэ мод үржүүлгийн талбайн гол онцлог нь гэх юм бол энэ говийн хөрсөнд бас ингээд ургах тохиромжтой ийм мод бутлаг ургамлуудыг бол энд бас тариалаж өрсөлдүүлдэг байгаа. Нөгөөтэйгүр энд хулангийн 4 унаг байдаг. За 3 эм 1 эр байдаг. За энэ 1 эр хулангийн унаганд бол Баян Хонгор аймгийн сүрсүүлд болсон номгон уулынхаа нэрээр номгон гэж энэ хулангийн унаганд нэр хайрлсан байдаг. За энийг бол одоо өмнө нь бас ажлын шугамар байгаль орчин аялал жуулчлалын Баян Хонгор аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын удирдлага мэргэжилтэнгүүд одоо явж байгаад за бэлэгдээд бол одоо энэ номгон уулынхаа нэрийг өгсөн байдаг. За энэ утгаараа ч гэсэн одоо энэ аяллаар энэ уран бүтээлчдийн аяллаар дамжуулаад нэгт энэ номгон хэмээх нь хулангийнхаа унагыг эргэж байгаа гэж хэлж болох юм аgamаа. За аялал үргэлжилсээр Баян тоорон хамгаалтын захиргааны мод үржүүлгийн талбай дээр хүрэлцэн ирсэн байна. Манай аяллаа багийнхан. За тэгэхээр зэрэг яг миний харталт одоо ингээд 4 хулангийн унаг харагдаж байна. Тэгэхээр зэрэг 3 эм 1 эр байгаа. Тэгэхээр зэрэг 1 эр нь бол Баян Хонгор аймгийн одоо номгон хайрхан уулынхаа нэрээр бид бүхэн бас нэрлсэн байгаа. За тэгэхээр зэрэг одоо манай бас аяллаа бүрэлдэхүүн энэ хулангийн унагтай бас танилцаж тийм ээ хулангийн унагтай хамт зураг бас авахгуулаа номгон гэсэн сайхан нэртэй хулантайгаа бас танилцаж бид хүн үндсэндээ бол одоо ингэж эргээд явж байна гэж хэлж болно. Сайхан хэлж байна уу? За сайхан хэлж байна. Өгөр өнөөдөр бас тэнгэр хангай нартай их сайхан өдөр байна. За бид бүхэн яг одоо ингэж Баян тоорон хамгаалтын захиргааны мод үржүүлгийн талбайн энэ хулангийн одоо 4 унагтай танилцж байна. За энэ танилцж байгаа мөчөөс бас ярих юм бол тийм ээ. За тийм өнөөдрийн Баян тоороо тосгон дороо бид хүрээд хулангийн унагыг одоо анх удаа харж байна. Бид бол өмнө түрүүн одоо хуланг гэдэг амтыг нэг холоос харсан нэг тоосон дунд нурууж их хоёр байдлаар харсан бол энэ яг одоо бодитоор хулангийн унгаан барьж үзээ зургийг авахуулаад за энэ бас Баян Хонгор нутгийн одоо шүтэн харах номгон хайрхны нэрээр нэрлсэн энэ нэр унагтайгаа бас танилцаж маш сайхан үргэлжилж байна аялал. Цаг агаарч бас сайхан аялал маш амжилттай сайхан үргэлжилж байна. Бид хүнхээр сэтгэл өндөр сайхан аялж байна. За баярлалаа. За баярлалаа. Баян тоорон тосгонтой бид бүхэн бас танилцаад за Баян тоороогоос бол нэг баруун зүгт 50 км-д оршдог. Цахуу Зарамангийн говийн хоолойд орших одоо энэ ээж хайрхан уулан дээр очив юм байнамаа. За ээж уулын бол одоо зүүн өмнөд хэсгээр нь бол одоо тэр байгалийн олон янзын өвөрмөц сонин тогтцтой юм газрууд бол маш олон байдаг. За тухайлах юм бол тэр Тагтай хад, за Юмбуу хад тийм ээ, 9 тогоо, театр суудал, бэлэг хад, ламын агуу, зааны тугал, за хэвтэж буй одоо морь гэх мэт одоо энэ байгалийн өвөрмөц сонин тогтцтой юм газрууд бол нэлээдгүй олон байдаг. За энэ бол бас энэ одоо аялал жуулчлалын талаас, судалгаа шинжилгээний талаас, биологийн олон төрөл талаас бол одоо энэ бас нарийн сайтар судлагдаж байгаагүй. За биднийг очиход бол бас энэ говийг тархан газрын Агсын одоо хамгаалтын захиргааны одоо мэргэжилтэн байгаль хамгаалагч нар за Говьалтай аймгийн одоо тэр ан амтан
болоод одоо холбогдох одоо чиглэлийг хариуцсан мэрэгчлэлтэнгүүд ярьж энд одоо судалгаа шинжилгээ хийж байгаа гэсэн юм баг бүрэлдэхүүн бол энд бид нэр очиход бол ажиллаж байсан. За энд хүүхдийн мөр гэдэг одоо нэртэй хад байгаа. За энд бол манай ээж харах ууланд бол дотоодын аялагчид нэлээд их ирдэг. Тэгтээ бол ихэнх нь одоо ингээд ээж харахын дээрс аян замын тэмдэглээс үсгэд сүсэг бишрлэр ингэж ирдэг байгаа. Ажил үйлсээ бүтээх, үр хүүхдтэй болох, за одоо бизнесээ, хувийнхаа бизнесийг одоо амжилттай болгох. За дээр нь нэмээд одоо хүссэн ажил албан тушаалд очих юм уу те. Яг нэг ингээд бэлэгдлээр тусдаа ингэж мөрөс сүсгэлдэг газрууд байдаг. За тэгээ түүнтэй яг мөн адилаар энэ хүүхдийн мөрөн дээр одоо үр хүүхдгүй хүмүүс ирж үр хүүхдтэй болох талаасаа гуйдаг, залбирдаг. За мөн одоо энэ тэмдэглэл дээр бас хүүхдгүй байсан ингээд ирээд одоо хүүхдтэй боллоо гэсэн тийм одоо эргээд ингээд золгож ирлээ гэсэн юмнууд мэдээлэлүүд бас маш их байдаг байгаа. За тэгээд энэ орчин бол тэнд одоо энэ урталт хүүхэн хил хад гэд харагдаж байна. Дагтаа хад, янзан хад гэд одоо гол юм үзмрүүд байдаг. Гэхдээ ирсэн хүмүүс маань одоо тогтсон хідэн маршрутаар явахаас гадна шинээр одоо бас янз бүрийн одоо дүрстэй хаднууд, чулуунууд нээх тийм тохиолдлууд их байдаг. Аж богд гэж нэг уул байгаа энэ Алтай сумын. Тэгээд энэ бурхан буудаа гэж одоо бас их өндөр зас тогтдог тийм уул байдаг. Тэгээд энэ нэг говийн ганган гүхэн явжгаад энэ аж богдтой руу очиж гэсэн чинь энэ нэр нь орон зайраад гөгшин юм байна гэж бодоод буцаад энэ бурхан буудаа руу явж яасан гэдэг. Тэгтэр аж богдоо араас нь одоо элэс цацаад тэгээ энэ говийн дунд тогтцсон гэж тийм домог байдیں۔ Одоо курзис одоор насгдсан гэж. Тэгээд энэ говьд тогтцсон гэсэн тийм домог байдیں۔ Тэгээд урагшаага явж байгаад энэ одоо та нар явах энэ шээр харгаж уулууга энд одоо бас нэлээ явж байгаад гутал тайлж өмсөн зайлсан тэгээд тэрнийг шээр харгаж нэрсэн гэж иймэр домог байдیں۔ За өнөөдөр энэ сайхан хайрхандаа ирээд үнэхээр нэг их хүний сэтгэлийг, их хүний тэр сайхан дулаахан ингэрт эрхэлж байгаа юм шиг тийм сайхан сэтгэлийг мэдэрч байна. Тэгээд дөрвөн мөр сайхан шүлгийн мөр энэ сайхан хайрхныхаа ингээс уншаа гэж бодож байна. Атар талдаа дэлгэрэн мишээсэн алтан нар шиг цэцгийн дэлбэг алдрай хүүгийнхээ сэтгэлтэй зүйрлээд ангир ижимэн догтлон сувноо. Сэтгэлийн зинхэр хадгаа дэлгээд сайхан ээжээ хайрлан дуулъя. Борхон хүүгийнхээ дууг сонсоод баярлаж явна уу ээжээ. Саруул нутгийнхаа цэнгэг агаарт салхин сэвшээнд илбүүлж алхахдаа сансан сэтгэлдээ хүүгийн инхрийлээд сайхан ижимэн дуулж явна уу. Сэтгэлийн зинхэр хадгаа дэлгээд сайхан ээжээ хайрлан дуулъя. Борхон хүүгийнхээ дууг сонсоод баярлаж явна уу ээжээ гэсэн шүлгийн мөрүүдийг уншаа. Өнөөдөр бид бүхэн ээж харихын дээр хонлоо. Үнэхээр өнөөдөр 10 сарын 11-ний өдөр өглөө их сайхан байлаа. Манай аялын багийнхан босоод цай ундаа уучаад одоо ингээ хөдөлгөхөд бэлэн болсон байна. Тогтчдор Баян Хонгор Говь Алтай аймгийн одоо уран бүтээлчид ээж харихын дээр бол албан ёсоор бид нэр уулзаад за тэгээд ээж харихныхаа бас эргэн тойрон сайхан байгуул болоод эргэн тойрны сайхан үзмрүүдтэй танилцлаа. За одоо ингээд манай аялал эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд бид бүхэн одоо ингээд нэгдсэн журмаар ингээд энэ говийн их дархан газар, говийн гүн рүү орох юм аа. Манай аялын багийн бүрэлдэхүүн бол ээж харихын уултай танилцаад. За тэгээд тэндээсэн бол одоо энэ Захуу Зарамгийн говийн хавтгай үржүүлгийн одоо төвдөө очиж танилцсан байгаа. Говийн гайхамшиг улсын хавтгай хэмээх амьтдыг бол яг нүдэрээ харахад бол үнэхээр гайхамшигтай сэтгэл бол төрж исэн. Хавтгайн одоо үржүүлгийн төвдөө танилцаад бид нэр цааш эдрэнгийн нуруугаар дамжаад за үндсэндээ бол одоо эдрэнгийн нурууноос бол говийн их дархан цаацт газрын яг хариуцсан газар нутгөрөө бол орж байгаа гэж ойлгож байна.
тэр одоо утганы усын тэр хавцал байд юм байлээ. Тэр хавцалтай бас бид хүн танилцаад за цаашаа бол одоо ган төмрийн сайран дээр очиж хоноглосон байгаа. За ган төмрийн сайранд бол бас энэ говийн тархан цааст газрын одоо байгаль хамгаалагч мэрэгчлэнгүүдийн одоо тэр өвөл ажиллагаа явуулах яг тэр бүс нутгийн тэр биологийн олон талаас нь судлах бас нэг тийм нөхцөл буюу одоо тэр төр саатах байрыг бол тэр чаа байгуулсан юм байлээ. За тэнд бол манай аялын бүрэлдэхүүн бас тэнд чаа оноглоод за тэгээд тэндээсээ бас аяллаа цааш нь үргэлжлүүлсэн. За тэгээд ган төмрийн сайраас бол өглөө яг бидний хар сайрын хүн дээр ороход бол ингээд хар сүлт яг бидний хажуугаар ингээд ороод ирэх жишээтэй. За ингээд цаашаа хар сайрын хүнтэйгээр үргэлжлүүлээд явж яхад бидний яг энэ урталт бол зэрлэг хавтгаа орж ирсэн. Тэр зэрлэг хавтгааг бид нар бүр яг хараад яг ингээ хажуугаар нь ингээ дагаад ороод ирэхэд бол нэг машины милээр аваад үзэх юм бол 70-аас 80 км-ийн энэ хурдтай яг ингээд хавтгаа бол ингэж явж байгаа. Тэр зэрэг яг энэ зэрлэг хавтгааг яг нүдэрээ үзэж яг ингээд гэрэл зургандаа буулгаж авахд бол бас үнэхээр гайхамшигтай байж ирсэн. Яг говийн гайхамшиг гэдэг энэ юм байна. Яг энэ бүс нутагт нь явж байгааг бас нэг гайхамшиг бол энэ юм байна гэдгийг бол манай аялын бүрэлдэхүүн явж ирсэн хүмүүс бол яг нүдэрээ үзэж мэдэрсэн байгаа. Манай аялал маш амжилттай сайхан үргэлжилсээр баруун шаргад хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр зэрэг манай уран бүтээлчид за тэр тусмаа гэрэл зураг сонирхдаг хүмүүсүүд маань одоо ингээд энэ баруун шаргын энэ баян бүрдний одоо энэ тоороо сухаа болон эргэн тойрондохын сайхан байгальтай танилцахаар ийш явсан байна. За мөн одоо яруу найрагч зохиолчд маань ч гэсэн одоо энэ бүс нутгийн одоо нүцгэлэн сайхан байгальтай танилцаж өөрсдийнхөө онгод энэ сайхан хиймрийг бас энэ сэргээж байгаа ийм сайхан зүйлүүд бас энэ болж байна. Тэгээд энэ говийн дархан цаацд газраар бол маш одоо сайхан байгалийн үзэсгэлэнтэй газрууд байдаг юм байна. Хэдийгээр бид энэ алтай нутагтаа төрж өссөн ч гэсэн энэ нутгийнхаа сайхан байгалийн үзэсгэлэн энэ болгоныг өдөө болтлоос харж үзээгүй явсан. Тэгээд энэ уран бүтээлчтэйгээ хамтраад энэ сайхан байгалаараа аялж байгаадаа сэтгэл маш их өндөр байна. За тэгээд би болохоор Говьалтай аймгийнхаа зохиолчдыг төлөөлж явж байгаа. Тэгээд энэ сайхан байгаль нутагт ирсэн байгаа учраас Алтай нутгийнхаа тухай өөрийнхөө бичсэн шүлгийнхаа дээжээс уншаа. Тэмээн жингийн цуваа жаргах нарнаар сүглэгддэг. Тэнэмэл цагаан саран сүлдэн байж үндээдэг. Тэлмэн жороо унганы тэнцэж өссөн нутаг. Тэхийн зогсоолд өндөрдөх бүргэдийн дэвэтэй алтай. Нар унсан газраасаа цэцгийн үнэртэй энэ миний алтай. Найраг шүлгэнд минь мөнхийн уяатай энэ миний алтай. Нартад төрөөд мөрөн үлдээж буцах энэ та бидний алтай. Найрынхаа дунд уурч хүлгийнхэн тууран домогшдог энэ таны миний цэнхэрхэн нутгаа. За энэ говийн нургаан хаан шиг аялын уран бүтээлчдийн аялын багт Говьалтай аймгийн зураачдыг төлөөлөд энэ говьоор хонговоор аялж байна. Би ер нь энэ өмнө говьоор явъя гэж бодоо л үдний ганц мөрөгдөл биелж байгаа би маш их баяртай. 84-85 оноос эхэлж би бол амтан зурсан оюутан багасаа эхэлж холдаасан бар зургаар одоо бас л говийн амттыг их зурсан. Одоо бид шар хулсны хүндэд очиж мазаалан жинхэнэ ундаалдаг ус усанд ундаа тэр сав газраар нь явах гэж байгаа. Тэнд очиж мазаалаатай таарах уу гэж маш их сэтгэл хөдлөж гэж явна. Говийн гайхамшигт 6 уран бүтээлчдийн маань нэгдсэн аялал говийг тархан цац газрын нутаг Алтай уур говьоор одоо үргэлжлэн аялж байна. За манай энэ удаагийн аяллаа бүрэлдэхүүнд одоо зохиолч, яруу найрагчид, за хэвлэл мэдээллийн байгууллагууд, уран зураачид, гэрэл зураг сонирхогчд гэх мэт олон хүмүүс хамрагдаж оролцож байна. За эдгээр хүмүүсийн уран бүтээлээр дамжуулж одоо нэг таард иргэдтэй хүүхэд багчууд та энэ Алтай уур говийн гайхамшигыг сурталчлан танилцуулах нь одоо бидний энэхүү аяллаа гол зорилго байгаа юм. За мөн энэ 2016 оны 9 сард Дэлхийн байгаль хамгаалах сангийн одоо санаачлагаар говийн гайхамшигт 6 одоо GG6 гэсэн төсөл одоо хэрэгжиж эхэлсэн байгаа. За энэ төслийн маань хүрээнд бас энэ говийн гайхамшигт 6 амтныг одоо сурталчлах одоо чиглэсэн уран бүтээлчтэй аяллыг бас зохион байгуулахаар төлөвлөсөн. За энэ эдгээр ажлууд маань одоо нэгдгэж өнөөдрийн энэ аяллыг зохион байгуулж байгаа. За тэндээсэн бол одоо шар усны баян бүрд рүү аяллаа үргэлжлүүлсэн. Тэгэхээр зэрэг бол үндсэндээ одоо говийн гайхамшигт 6 Говьалтай Баян Онгор аймгийн одоо уран бүтээлчдийн нэгдсэн аялал маань
За яг говийн их тархан цаасд газар, за Алтай өвөр говийн. За тэр тусмаа бол одоо Говь Алтай аймгийн одоо энэ нутгаар аялсан энэ аялал маань за энд хүрээд өндөрлөж байна. Дараагийнхан цовруул нэвтрүүлгээр говийн их тархан цаасд газрын за Алтай өвөр говийн Баян Хунгур аймгийн одоо нутгаар аялсан аяллалынхаа нэвтрүүлэг та бүхэнд хүргэнэ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.